Мастера своего дела, люди, которые Хүүхдүүдийн хүмүүжил боловсролд цаг хугацаа хүч хөдөлмөр чин сэтгэлээ зориулдаг жинхэнэ мэрэгжлийн багш нар Улаанбаатар хотын оны шилдэг багш 2025 уралдаанд хүч үзлээ. года 2025. Ямар ч уралдаан өрсөлдөөн төдийгүй асар том туршлага байдаг. Хүн өөрийнхөө арга барил ололт амжилтыг хуваалцаж, бас бусад багш нараас шинэ мэдлэг, арга зүй, бүтээлч санааг авч байдаг. Энэ нь ирээдүйд ажил дээр ашиглагдах үнэт зүйлс юм а. Конкурс проходил. Уралдаан хичээлийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хэд хэдэн үе шатстайгаар явагддаг. Багш нар шүүгчдийн өмнө өөрийн арга барил шилдэг туршлагуудаа танилцуулж 15 багш шавтаргад шалгарсан. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа хүүхэд өсвөр үеийн бүтээлч байдлын ордонд боллоо. Творчество. Багш хүний хөдөлмөр бол улс орны Бурайдын Улаанбаатар хотын маань ирээдүй. Хийсэн ажлын тань төлөө сэтгэлтэй ханддаг, үнэнч байдаг. Тэр зүтгэлийн тань төлөө та бүхэн сэтгэлээсээ талархаж байна. Өнөөдөр энд байгаа та нар бүгд ялалт байгуулсан. Хамгийн шилдэг, хамгийн бүтээлч багш нар юм шүү. Бид та бүхнийг цаашид ч тууштай дэмжих болно. Оны шилдэг багш 2025 цолыг Улаанбаатар хотын 32 дугаар бүрэн дунд сургуулийн багаангийн багш Валентина Белоусова хүртлээ. Тэрээр уралдаанд анх удаа оролцож байгаа ч амжилттай оролцжээ. 32. Бид өнөөдөр бүгдээрээ ялалт байгуулсан. Хамгийн сайхан нь бид маш дотн нөхөрсөг хамт олон болж чадсан. Бид 15 байлаа. Би бидэд тусалж зөвлөж урам өгч оролцсон. Надад энэ жилийн уралдаан жинхэнэ нэгэн гэр бүлийн үйл явдал шиг санагдсан. Конкурс. Энэхүү нэр хүндтэй уралдааныг жил бүр Улаанбаатар хотын захиргааны боловсролын хороо уламжлал болгон зохион байгуулдаг. Новости дня. Улсын чухал объектыг дайснаас хамгаалах үүрэгтэй ажиллагаа эхэллээ. Домог ёсоор бол 20 хүнтэй хорлон сүйтгэх алан хядагч бүлэглэл тус объектыг эзлэхээр оролдож байгаа юм байна. Тэднийг илрүүлж саатуулах нь хууль сахиулагчдын зорилгоо. Энэ мөчид командлагчаас гал нэг тушаал өглөө. Оросын холбооны улсын үндэсний Росгвардийн тусгай хүчнийхэн довтолж барьцаанд авсан автобусны хөдөлгөөнийг хааж зогсоолоо. Хэдхэн хормын дотор дайсныг довтлон эзэлж барьцаалгдсан хүмүүсийг чөлөөллөө. Даалгаврыг гүйцэтгэлээ. Автобусыг инженер сапер болон мин хайгч нохойтой кинологч шалгаж байна. Бүх зүйл аюулгүй. Гэвч ажиллагаа үүгээр дуусаагүй. Тэнгэрт өвөл таних дрон гарч ирлээ. Тусгай хүчнийхэн бүх хүчээ дайчлан дроныг устгажээ. Харамсалтай нэг цэрэг шархагдсан байлаа. Түүн рүү нин даруй аврах анги очлоо. Энийг дэлгээд хамгаалтын бүсийг салгана. Шархагдсан үнийг платформ дээр байрлуулж бэхлээд аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлдэг. Үргэлжлээд кинонд гардаг шиг бүслэлт ажиллагаа эхэллээ. Гадаад хамгаалтын бүлэг дайсныг бүслэн авчээ. Хилэлцээр эхэлж амжаагүй байтал гал нээж дохионы чимээ хангинлаа. Хурц хилэлцээр өндөрлөлөө. Гэмт хэрэгтнүүдийг саатууллаа. Сүүлчийн шат. Росгвардийн албан хаагчид дайсны үлдэгдэл техник устгаж байна. Тэдний хэрэглэж байгаа зэвсэг бол олон үүрэгт зохилтын төхөөрөмж юу? Дрон юм а. Энэхүү Росгвардийн үзүүлэх сургуулилтын ажиллагаа өндөрлөлөө. Оросын үндэсний гвардийнхан ажил үүргийнхээ цар хүрээг бичлэн харуулж эрхүүгийн бүс нутаг болон улсын хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаагаа батлан харууллаа. Өнөөдөр бидний харуулсан зэвсэг техник бол бидний эзэмшдэг хэрэгслийн багахан хэсэг нь. Бид дайсанд хангалттай хүчтэй эсэргүүцэл үзүүлэх бүрэн чадвартай. Энэхүү үзүүлэх ажиллагаа нь Росгвард байгууллагын 9 жилийн ой болон хууль журмын цэргийн албыг үндэслэн 214 жилийн ойд зориулсан. Арга хэмжээ тушаалын чагсаалт шилдэг алба хаагчдыг шагнах ёслоор өндөрлөлөө. Манай байгууллагын ажилтнууд маш өргөн цар хүрээтэй, өндөр хариуцлагатай үүрэг биелүүлдэг. Би та бүхэнд болон нийт бүрэлдэхүүнд эрүүлэх амжилт бүтээл, амгалан тайван байдлыг хүсэж байна. Орос орны эрхүүгийн төлөө. Анхны төлөвлөгөөгөөр бүх сургуулиудыг концессийн хэлбэрээр иргэн нэвээр барих ёстой байсан юм. Одоо орон нутгийн барилгын компаниуд ажлыг гардаа авч барилга боддоор уршилж байна. Бараг бүх объектуудын барилгын ажил дуусч хүн бүр барилга эрчимтэй өгж байгааг харж байна.
14,000 м² бүхий шинэ сургуулийн барилгын ажил Атамановка тусганд жилийн дотор өрнөж удахгүй ойролцох тусгадын боловсролын томоохон төв болох гэж байна. Бид одоо 3 өөр барилгад 2 ээлжээр хичээлж байна. Ялангуяа бага ангийнхан хэцүү нөхцөлд байгаа. Тэд хуучин аж ахуйн барилгад хичээлж байна. Анги жижиг, хүүхдийн тоо их. Шинэ сургууль ашиглалтад орсноор зарим хүүхэд шинэ байр руу шилжиж нэг ээлжээр хичээлэх боломж бүрдэх болно. Шинэ сургуулийн цэлгэрүүд амралтын танхимууд бараг бэлэн болсон. Аюулгүй байдалд онцгой анхаарчээ. Жишээлбэл ангийн шилэн хаалганд тусгай хамгаалтын хайлс, харин гол болон шатны хаалгууд нь бүрч онцгой юм байна. Энэ бол антипаник ажиллагаатай галын хамгаалтын хаалга. Ердийн үед хаалттай байдаг ч галын үед хаалга автоматар таглагдаж утаанаас хамгаална. Дотор талд тусгай төвчлөр бий. Хүний амь насанд эрсдэлгүй бариул хаях цаг алдалгүйгээр гарч болно. Сургуулийн тоног төхөөрөмж тавилгыг худалдаа авч дуусчээ. Одоо чигтээ цэвэрлэгээ хийж тоног төхөөрөмжийг суйрлуулах ажил үлдсэн байна. Компьютер ангууд энгийн компьютер биш ээ. Зөөврийн компьютераар бүрэн тоноглогдсон. Технологийн ангууд хөвгүүд охид тус тусдаа өөрийн гэсэн хэрэгсэлтэй. Химийн лаборатори бүр сурагч бүрт өөрийн ширээ угаалт туртай. Багажаа угаах гэж хол явах шаардлагагүй. Сурагч бүр өөрийн жижиг лабораторитой болсон гэсэн үг. 3 давхар сургуулийн бахархал бол лифт нэм. Лифт бүрийн дац 1000 кг бөгөөд төмрийн үед хэрэгцээтэй багаж хэрэгсэл бүхий аврагч, галсан өгчд юм уу дамнуурахтай өвчтөн доош буулгах бүрэн боломжтой. Анхны зураг төслөөр шал нь хулдаас байхаар зурсан байсан. Бид илүү бат бөх удаан эдлэгээтэй керамик плитгэр сэлсэн. Өндөр ачаалтаа ангуудын хувьд энэ нь оновчтой шийдэл болсон гэж бодож байна. Шинэ сургуулийн гал тогоо түлхүүр гардуулах байдлаар бэлэн болж бүрэн тоноглогджээ. Шарах шүүгээ, конвектомат, махны машин, төмс цэвэрлэгч, гурил зурагч гэх шаардлагатай хэрэгсэл болгон бий. Гал зуух бүрэн тоноглогдсон. Бүр жижиг хэрэгслийг хүртэл багтаасан байгаа. Угаалтур бүрт өөх тос баригч суйрлуулсан. Гурилтай ажилтдаг хэсгүүдэд галын аюултай учир тусгай хамгаалтын хаалга суйрлуулсан байгаа. Сургуулийн барилгыг хүлээлгөөхөд гадаад орчны тогтчлол үлдээд байна. Барилгын компани мэдээлснээр шинэ сургууль 6 дугаар сарын эхээр бүрэн бэлэн болно. Игорь Елисеев никогда не вписывался. Игорь Елисеев бол хэвшмэл ойлголтоос гадуур сэтгэдэг хүн юм а. Түүний бүтээлүүдийг харахад философч, уран бүтээлч, уран зөгнөл сэтгэлгээтэй, сэтгэгч, дотгошоо гүн гүнзгий хүн гэдэг нь илт байна. Түүний бүтээлүүд нь насанд хүрсэн оюун ухааны илэрхийлэл биш, харин амьдралын туршлага, ертөнцийн талаар хүсэл бодлыг урлагаар дамжуулан илэрхийлдэг. Гэхдээ Елисеев өөрөө нас нэмэх тусам бүтээлч байдал буурна гэх ойлголтыг эрсний заадаг. Сбавляет обороты. Спорт гэх мэт биеийн хүч шаардсан салбарт нас хязгаар тавьдаг байж магадгүй. Гэхдээ урлагт бол нас нэмэх тусам улам хөгжиж сайжирч байдаг юм. Өдөр бүр ухаажиж уран бүтээлүүд нь улам бүр гүн утга агуулдаг. Еще будучи Залуудаа читийн урлагийн сургууль сурч байхдаа Елисеев ер бусын ертөнцийг харах өнцгөр багш хамт олноо гайхшруулж байжээ. 1988 оноос уран зургаа читад анх танилцуулж дараа нь Москва, Ирхүү, улмаар гадаадад үзэсгэлэнгээ дэлгэжээ. 2017 онд Арабын нэгдсэн Эмирт улсын Абу Дабид 2ч бие даасан үзэсгэлэн гаргажээ. Гэсэн ч тэрээр энэ бүгдийг амжилтад хүрсэн гэж үздэггүй. означает, что он покорил какую-то вершину. Заримдаа хөдөө жижиг хотуудын үзэгчид илүү боловсралтай, илүү ухаалаг байдаг шүү. Шейх нартай уулзвал хүмүүс биднийг биширнэ гэж боддог нөхөд байдаг бах. Гэтэл тэд үнэндээ урлагаас маш хол, заримдаа манай нэгэн буураад итгэвртэй гарсан имиж тэднээс ухаалаг байх тохиолдол биш үү? Тэд бол зүгээр л өөр ертөнц, өөр соёл. После 6-летней 6 жилийн завсарлага авсны дараа Елисеев өвөр байгалийн хязгаарын уран зургийн музейд шинэ үзэсгэлэнгээ толилууллаа. 40 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд түүний уран зургууд үзэгч бүрт өөрийн гэсэн мэдрэмж төрүүлдэг. Елисеевийн бүтээлийн талаар ярьж тайлбарлах хэцүү. Учир нь түүний бүтээл сэтгэлд гүн нэвтрэн өөрийн гэсэн хэмнэлд оруулдаг. на определенный лад. Хүн бүрийн ертөнцийг хүлээн авах байдал, сэтгэл зүйн өнгө аяс өөр шүү дээ. Нэгэнд нь нэг зураг таалагдана, нөгөөд нь өөр зураг. Гэхдээ бүх зураг нэгэн ертөнцийн хэсгүүд бие биенээсээ өөр өөрсдийн түүх, зан чанартай хүүхдүүд шиг л байдаг. Игорь манай холбоонд гайхамшигтай өрмөц бүтээлүүдээр онцгой ялгардаг. Зургуудад нь бэлэгдэл, утга, дүрслэл маш гүн гүнзгий оршиж байдаг. Төгс төгөлдөрт тэмүүлэх чанар тэрний онцлог юм а. Бусд нь хурдан зураг дуусгадаг бол тэр нарийн төлөөлөж деталь бүрийг боддог.
его произведении, в картине что-то свое. Поздравить Игоря Елисеева с открытием. Игорь Елисеевийн бие даасан үзэсгэлэнгийн нээлтэд найз нөхөд уран бүтээлчид эрх баригчдын төлөөлөл ирж баяр хүргэлээ. Өвөр байгалийн хязгаарын хуралдааны дарга Юрий Кон иргэдэд сэтгэл ханамж урам зориг бэлгэлдэг үзэсгэлэнгүүдээ ойр ойрхон зохион байгуулахыг хүслээ. Гол нь уран бүтээлийн урам зориг нь үргэлж хамт байгээ. Мастера. А вдохновляет Амьдрал өөрөө Игорьт урам зориг өгдөг гэлээ. Өдөр бүр шин санаа, шин мэдрэмж өгдөг байна. Тиймээс энэ баяртай гэрэл гэгээтэй үзэсгэлэнгийн нээл түүний уран бүтээлийн шин иргэн эхлүүлж гайхамшигт санаануудыг бодит бүтээл болгох шин ирч хүч өгнө гэдэгт эргэлзэх зүйлгүй. Галина Миртова, Сергей Миртов. Нэрөнгөрийн хотоос гаралтай Ярослав Колесов бага наснаасаа төмөр зам галт тэрэгт дуртай. Гэртээч тэрээр зам рельс вагоны сэдвтээ дурсгалын зүйлс цуглуулдаг үнэнч сонирхогч юм а. Гэхдээ Ярославын хамгийн том хүсэл бол Орос орноор галт тэргээр аялах байлаа. Би эх орноор аялахыг хүсэж байна. Зүтгүүр вагон их таалагддаг. Онгоцоор 1-2 гээд л хүрчин. Галт тэрэг болохоор юм үзэж нүд тайлна. Гоё штэ. Харааны бэрхшээлтэй Ярославд шинжлэр хүслийн гацуур сайн улсын аянд оролцох боломж гарчээ. Мөрөөдлөө бичиж илгээхэд ээж нь тусалсан байна. Харин хүслийг нь биелүүлсэн шидт нь Оросын холбооны улсын шадар сайд Юрий Трутнев юм а. Бид маягтын бөглөөд мөрөөдлөө бичсэн. Тэгсэн 2-7 хоногийн дараа захиргаанаас ирээд Ярославын загтлыг сугаллаа гэсэн. Бүгд найрамдах улсаас ганцхан манай загтлыг л сугалсан болохоор би яригт гайхамшиг гэсэн юм да. Ярослав цахилгаан зүтгүүрийн машинистын бүхээгт орж үзхийг мөрөөддөг байлаа. Хүүгийн хүслийг нь биелүүлэхээр Москва хот дох Белорусын вокзалын цахилгаан депод урьжээ. Энд түүнийг аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулах аялал болон жолоодлогын сургалт хүлээж байна. Надад зүтгүүрийн 3 дахь шат нь их таалагдлаа. Анхааралтай байж хүн бүрийг, шалгагч бүрийг хараандаа байлгах ёстой гэж байна. Янз бүрийн төвчлөөр дарах ёстой гэсэн. Ярослав ирээдүйд төмөр замын салбарт ажиллахыг хүсдэг. Эрүүл мэндийн нөхцлөөр тэнцвэл машинист болох зорилготой. Боломжгүй бол төмөр замын ажилтан эсвэл буудлын туслах ажилтан болох нөөц төлөвлөгөөтэй. Өглөөний намуухан алхалт цэнхэр тэнгэр тунгалаг нуурын эрг. Энэ бол Дали хотод ирсэн зочдын хувьд энгийн нэгэн өглөө юм а. Гайхамшигт байгаль уур амьсгалтай энэ нутаг ирсэн зочдоо суурьшуулж чаддгаараа цуутай. Би юунаныг бараг дуусгасан. Гэвч Далигийн цэнхэр тэнгэр цав цагаа үйл эрхээ нуур болон цаншаан улсаараа бишрүүллээ. Онцгой соёл, өгөөмөр зан ааштай хүмүүс зочломтой чанараараа татаж чадсан учраас тэтгэвртэй гараад энд ирнэ. Я решил пожить здесь на пенсии. Өнгөрсөн жил Дали хотыг сая жуулчин зоржээ. 300 мянган 14 хоногоос дээш хугацаагаар саатсан байна. Үүний дараа хот жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Dali Travel Alliance агентлагийг байгуулжээ. Далигийн үзэсгэлэнт байгаль уран бүтээлчдийн анхаарлыг ч татдаг. Зурагчид, зураачид, найруулагчид эндээс урам авч уран бүтээлээ туйрвдаг байна. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй хүн Далиг өөрийн 2 дахь гэр хэмээн сонгожээ. Дали авьяаслаг хүмүүсийг татдаг газар. Кино урлагийн төлөөлөгчид бид 2 дахь гэр орон минь болсон хотынхоо хөгжлийг дэмжиж, захиргааны соёл аялал жуулчлалыг дэмжиж байгаа ажилтнад тус болохыг эрмэлздэг. Культуры и туризма. Дали хотын аялал жуулчлалын огцон өсөлтийг олон ангид кинонууд өдөөсөн байна. Кинонууд зөвхөн гайхамшигт байгалыг харуулаа зогсохгүй, нутгийн үндэстнүүдийн өвөрмөц соёлыг мөн олонд таниулсан байна. Ирхай нуурын эргэн тойрон дэх Тата уур амьсгал бүтээлч хүмүүсийн төвлөрөл нь энэ бүс нутгийг Далифорни хэмээн нэрлэхэд хүргэсэн байна.
Сергей Тубольцев, глазной врач Сергей Тубольцев бол Оросын холбооны улсын Благовещенск хот дахь цагаан сарны эмнэлгийн нүдний эмчээ. Гэвч жил бүрийн 6 дугаар сар тэрээр Хятадын Хэхэ хотын ардын 20 дугаар эмнэлэгт ажиллахаар замд гардаг. Амралтын өдрүүдээр гэр бүлдээ очихоор Орос руу буцна. Улс хоорондын амьдрал байнга нааша цаашаа явахын төвхтэйч Сергей хизээч гомдолж байгаагүй юм а. Хоолн давгүй шүү. Онцгой элдв хоолны тухай мэдэхгүй юм а. Харин хятад хоол бол дажгүй. Гол нь энд юм бүхэн доктортой байдаг. Сергей Тубольцев. Урд нь Сергей Тубольцев Амурмужийн клиникийн эмнэлгийн нүдний тасгийн дарга байсан. 2004 онд түүний эмнэлэг Хэхэ хотын ардын 20 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлжээ. Тэр цагаас хойш Сергей төслийн олон талын гол шинжээч болсон байна. Түүний бодлоор Орос Хятадын эмнэлэг зүйн салбарын мэдлэг, туршлагын солилцоо бол зайлшгүй хуваалцах ёстой асуудал гинэ. Би энэ шаардлагатай асуудал гэж бодож байна. Нэг нэгэндээ мэдэхгүйгээ хэлээд өгөн шин дадлаг туршлага амьдралд хэрэгжүүлнэ. Сонирхолтой арга манайд ч вэ, хятадд ч вэ. Со временем, слава. Цаг хугацааны явцад Сергей эмчийн нэр хүнд Хятадд төгж өвчтөнгүүд нь Бээжин, Шанхай гээд алс холоос зорь ирдэг болжээ. Их отдаленных мест. Эмчилгээний үйл явц мэрэгжлийн цогц ойлгомжтой байсан. Миний ээж 86 настай, нүдний асуудалтайгаа олон жил зовж ирсэн. Бид олон эмнэлгээр явсан, харин энэ удаад ээж маань маш их сэтгэл хангалан үлдлээ. Тэр эмчийг үнэхээр тус болж чадлаа гэж хэлсэн. За последние 20. Сүүлийн 21 жилийн хугацаанд Сергей Тубольцев Хятадд 20,000 гаруй өвчтнийг хүлээн авч 2,000 гаруй мис засал хийжээ. Түүний ажил бол Хэхэ ба Благовещенскийн найрамдал хамтын ажиллагааны тод жишээ юм а. Гошин Юй, CGTN.